систем ашиглана. За тэгэхэд ноотор бичлэгээр ч гэсэн би ер нь хамгийн анхны удаа ерөнхийдөө бол энэ YouTube channel дээр ер нь аялж байгаа бичлэгийг тавьж гин. Тэгэхгүй нөгөө онгоцсон цугаа. Тэгэхгүй бол ер нь ихэнхдээ хөдөө явжсэн. Тэгээ ойрын хэдэн жил ер нь корона морона гэж бид нар аялаагүй. Манай ангийн найз тэгээд бид хоёр ер нь яваагаам. Тийм. Тэгээ бас ер нь аав нь хамтж явна. Тэгээд бид нар өнөөдөр вагон цугагаам. Өнөөдөр бас наадмын өдөр. Тэгээ бүгд нь сайхан өдөр гэж хэлээ. Тэгээд өнөөдөр яг наадмын өдөр би тэгээ явж байгаа юм. Энэ ингээд миний чумдаа байна. Энэ дотор ингээд надад хийцэн. Одоо явж байгаа шүү дээ. Шинэ вагондоо суудсан. Тэгээ вагондоо суугаад бараг 2 цаг болж байна. Бид нэр одоо дархан дээр ирсэн байна. Тэгээ Монголын хэл дээр байна. Одоо ч 10 цаг болж байна. Дахиад 5 цаг яваад тэгээд ирэх удаа чинь. Одоо бид нар баг очиж дахиад 1 цаг 30 минут ч юм уу 2 цагийн дараа явж байгаа юм. Бид нэр ч гэсэн Ирхүү хотоор жоохон явсан. Тэгээд одоо бид нэр ч гэсэн өрөөндөө ороод ирсэн байна. Өнөөдөр баг ингээд таашаач явахгүй гэж бодож байна одоо. Тэгээд унтаад ер нь магаш өглөө 8:35-аас онгоцоор нисэн. Тэгээд ерөөдөө бол надаа онгоцсон чинь. Энэ яг нөгөө онгоцын бодол яг хажууд идэх болохоор бүр ингээд байнга сонсогдсон гэж байна. Миний хувьд ерөөхдөө бол амар гоё. Өнөөдөр баг 4 онгоцсон баха нэг хэсгийг бүр амар гоё. Тэг маргааш өглөө тэгээд өглөө 6 мургааны үед босоод явах байгаа.
өнөөдөр ер нь энэ ингээд цуслангийнхаа байранд ер нь ингээд яг төв байр биш заяа. Зүгээр яг нөгөө цуслан биш. Одоо маргааш өглөө цуслан руугаа явна заяа. Өнөөдөр зүгээр энд нөгөө бичиг баримт дээр үзүүлэх гээд ингээд бүх хүмүүс цуглараад байгаа. Тэгэд ингээд ор мортой заяа. Тэгээд энэ дээрээ өнөөдөр хоноод маргааш өглөө явна. Тэгэд өнөөдөр яасан бэ гэхлээр манай вагон Симферополь одоо бид нар Симферополь-гийн хотод байгаа заяа. Энэ хотод Симферополь гэдэг хотод өглөө 8:50 маяг тэр хавцаар нэрсэн заяа. Тэгээ бид нар шууд нөгөө энэ байрлал одоо энэ зэрэг цаана вокзал авахгүй тэгэхээр шууд алхаад түрээд ирсэн. Тэгээд энэ вокзал дээр өглөө ер нь хинч ирээгүйсэн. Тэгэхээр бид нэрийг ер нь орой хитэн цаг хүртэл гээд гадуур явж олно гээд тэгвэл бол нөгөө орой нөгөө эмч ирээ тэгээд нөгөө бичиг баримт дээр үзүүлнэ гээд хийх юм байхгүйсэн. Тэгэхээр зүгээр тэр Артекийн тэр цаатлын нэг хот Ялта гэд хот байдгийн тэр хот руу очиод усан цэлээж одсон. Ер нь бараг 2 цаг явсан баг. Ялта гэдэг хот дээр нь очиод жимс аваад шаварма идээд ер нь энд Оросод ирснээс ширэн бараг шаварма амар хийж ин заяа. Ингээд бараг бүх хотод шаварма гэсэн байгаа. Тэг бүгд амар гонтой. Шаварма чи шууд нөгөө далайн архил явсан. Тэнд амар хүнтэйсэн. Ааш өглөө бас 5 цагаас босох хэвээр. Яг бол 5:50 гэхэд бид нар дахиад бас эмчийн үзлэгт орох хэвээр. Тэр эмчийн үзлэгт орчоод шууд ингээд нөгөө юу илүү авна. Тэр цуслан руугаа яг төвцлэн руугаа.
loin de la maison, j'ai pensé à toi. J'ai un peu trop navigué. Girl, if I can play the guitar 널 위한 곡을 수천 개는 더 아마도 앨범을 한 6장은 내지 않았을까 네가 내 가사가 되면 Then I'll make a love for you While you're sleeping Like a Hessian Like a Hessian Like a Hessian Yeah I'll make a love for you While you're sleeping Like a Hessian Like a Hessian Like a Hessian Yeah 미안하지만 얼굴은 닮을 생각 없어 주황색 머리도 맘에 안 들어 내가 원하는 건 그 녀석의 목소리와 재능 기타는 만져본 적조차 없어 내가 원하는 нөгөө бүжиглэн тайзан дээр гарч би ингээ монгол бүжиг үзүүлж байгаа. Черные глаза, осень поберется, цветом черные глаза. Любое общенаглядное событие, хочется удостовериться в том, все ли отряды у нас дошли. Сейчас я называю номер отряда. Чей телефон? Дөнгөж цаг бид нэр бүжиглсэн тэгээ одоо хоол идэх гэж байна. Бид нэр ихтэй бараг өдрийн хоолоос хойш 12-оос хойш баг юу ч идээгүй. Одоо бараг 6-7 цаг болж байна. Сая юу цаг харах хэрэгтэй юм байна. 6 цаг болж исэн байна. Тэгэхээр одоо бараг 6:50 болцсон байна. Хоол идлээ. Би энэ дээлэн дотор бүр яштай жүхлээ. 어디 아무도 안 오는 곳에 내 감정 때우고 가위 한잔 뒤에 손이 대일 정도로 뜨거운 커피를 마시고 널 마주보면서 노래를 해주기를 원해 Oh, girl, if I can play the guitar Ингээд багаараа тоглолтыг тоглоомд оролцоод заяо. Тэгээд би чинь гэрэл амар муу байна те. Гэтэ явах те. Энэ харах болцсон. Бүлгийнх ингээ яг 6-6-аар ингээд яг би хийсэн баха гэж хэлээгүй штэ. Ингээд 6 охин 6 эрэгтэй үтгээд ингээ хуваагдаад заяо. Бүрхий цагран надад нэг цамаар ингээ данжиж авах хэрэгтэй штэ. Тэгсэн чинь тэгээд төвхтүүд нь өргөө тэгээд манай баг бүх хүүхдүүд унсан. Тэгээд бид нэр цайгаа утсан. Тэгээд одоо нөгөө өөр хот руу явах гээд энэ цайгаа уучаад гарч ирсэн. Энэ ингээ бороо ороод байгаа болохоор би ингээд одоо юм гитэн брэнд гоё заяо. Ийш ингээд далай харагддаг.
Тэгээ бид нарт амар гой хоол өгсөн. Нөгөө дандаа идэх гээд. Тийшээ 2 цаг бараг 3 цаг явна. 난 오그라드는 걸 싫어하니까는 절대 촛불을 100개 밝혀놓고 널 밤에 불러내 술 노래하는 일은 안 해. But every time you walk 잠만 오는 날 위해 기타로 잠이 오는 노래를 만들어줄게. 뭘 원하는지 말해주지 않아도 돼. 내가 알아서 하니까 Then I'll make a lullaby for you. Как работает это устройство? Ну подожди, он же первый сказал. Ладно, пропустим тебя. Пролез, наглый. Вот голова по центру, руки по бокам, да, делаем компрометирующее. Вот тебя как зовут-то? Так, не надо его. Можно камнями закидать? Как? Араб? Нет, это не имя. Ну, Гриша, вот... Мы привыкли, что механизм это что-то, нечто такое из железа, крепкое. Вот на самом деле в те времена делали мехотех. У дедушки спрятался на чердаке такой инструмент. Почему спрятался на чердаке? Потому что сейчас мы пользуемся все электродрелями. Белый, черный, ну что основное? Ребята, основное то, что хлеб наш дрожжи, будет наравне со взрослыми. И вот одно из заданий для детей было помог засыпается. Зерно и Топики — это английские казармы. Решил этот самый Наполеон III французов отвлечь. Но маленькая и особо победа. Это шапочки балаклава, знаете, называется мортирная батарея номер 2, которая когда-то, да, мы их сделали, да, но они рабочие, действительно, реально можно стрелять вот такими бомбами, смотрите, не трогай бомбу, пожалуйста, она довольно тяжелая, просто времени мало. Это бомбические ядра, видите, в них дырочка, они взрываются, но обычно, как правило, ядра в 9 это время берут лопаты, мешки с землей, вот такие туры, корзинки без дна, выходят на нейтральную полосу, быстренько строят ложемент, утром французы просыпаются, там, где вечером никого не было, уже сидят русские, их обстреливают. Значит, захватить бастионы русских будет. Подходите, ребята, стройтесь, я право голоса передаю Матрошина.
хүмүүсээ. За ингээд ерөнхийдөө бол дөнгөцөө манай өрөөнд амар дэлбэрэлт болсон. Яагаад гэвэл манай өрөөнд амар хүүхдүүд орж ирсэн. Бараг манай бүлгийн бүх хүүхдүүд орж ирсэн. Яагаад гэвэл манай энэ өрөөний хоёр охин амар гоё шүлждэг. Тийм. Одоо бид нар хүлээн авалтаа гэсэн. Тэгээ бүгд ингэ явж байна. Ингээ парадны хувцсан заяа. Айгу. Яг гайгүй гоё цамц. Гэтэ жоох ингээ барьдаг. Гэтэ яг тэ гайгүй. За тэгэхээр одоо бид нар ингээд удахгүй далайн арилгаа явна. Тэгээд гэхдээ бид нар одоохондоо энэ нөгөө тоглоом шиг юмд оролцох байхгүй. Тэгээд бид нар одоо ингээд тоглоо явж байна. Тэгээд 20 лигт ингээд нөгөө аюудаг гэдэг амар алдартай уул байна. Тэгээд би ингээд усны хувцсан заяа. Даанч гэхдээ би ингээд шууд далайн арилгаа явна гэсэн чинь арай болоогүй. Тийм болохоор одоо ингээд хүлээж байна. Энэ ингээд аяллахаа эхний партад тусгаж чадж байна. Тэгээд би ерөнхийдөө бол яг 7 хоног бичлэгээ тавьж чадсан чинь эхний одоо ингээд 2-7 хоног ерөөсөө би амар завгүй. Урган анзлахгүй бол миний усны бүр юм дүүрээд бүр амар болоод байгаа болохоор одоо ингээд хурдан тусгаж чадж байна. Тэгээд та бүхэнд таалагдсан боо лайк дараа subscribe хийгээд өгөөрэй. Тэгээд би одоо ингээд Монголоос энэ хүртэл явж байхдаа бараг 2-7 хоног босмохгүй 3-7 хоног ч юм уу. Тэгээ бараг 3-7 хоног бичлэг тавиагүй. Тэгээд энийгээ одоо хурдан тахгүй бол вирус одоо бүр амар болоод байх шиг байна.